маргач идэх үү? Яаж хэлэх юм бол Үгүй ямар зүйл. Ийм байх юм хэвгүй. Та мэдж байгаа болоо. Харахгүй бах те. Завж би ийхээ ишүү. Нэгэндээ өгч өгчихөө. Тэгэл өгч хөрөө байхгүйсэн. Нэгэндээ өгч. А? Энд дэр. Завж. За яг эхлэх юм уу? За, галын байгууллагаас бол 5 сарын 6-наас эхлээд 6 сарын 30-ны хүртэл бас уртсан цагаар ажиллана гэсэн юм чиглэлээр ажиллаж байгаа. За, энэ ямар шалтгаантай гэхээр улсын хэмжээнд хатуу хөлөөрөө тогтоосонтой холбогдуулаад бид бол улсын онцгой комиссоос өгсөн шийдвэрийн дагуу тодорхой нэр төрлийн бараануудыг бол аж ахуйн нэгжлүүд олгож ажиллаж байсан. За, үүнээс улмаас бол бас зарим иргэд аж ахуйн нэгжийн маань барааны бөөгнөл бол зарим гайлын хяналтын бүсүүдээр бас бий болсон ийм асуудал байсан. Ингээд өндөржүүлсэн бэлэн байдал шилжсэнтэй холбогдуулаад бид бол уртсан цагаар ажиллаж байгаа. За, энэ уртсан цагаар ажилласны 20 цаг хүртэл ажилласны ач холбогдлууд бол гарч байна. Нэгдүгээр одоо бөөгнөрч байсан бараа тээврийн хэрэгслийг аж ахуйн нэгж иргэд маань бол уртсан цагаар нэлээд хүртээмжтэй авч байна. Бөөгнөрлийн байдал нэгсэндээ бол арилсан, хэвийн горимж шилжсэн. За, эхний 7 хоногт бол яг нэлээд ачаалалтай 1200 хүртэл галын бүрдүүлгийг хийж бараа тээврийн хэрэгслийг олгож байсан. За, одоо бол хэвийн горимд ороод ажиллаж байна. Уртсан цагаар ажиллаж байгаа явдал бол зөвхөн дангаараа галын байгууллага бол ажиллахгүй. Дагалдаад манай тээвэр зуучийн байгууллагууд, төмөр зам, мэргэжлийн хяналтын байгууллагууд гэх мэт олон байгууллагууд бол ажиллаж байгаа. За, уртсан цагаар ажиллаж байгаа хугацаанд бол бид зөвхөн 2 цаг 30 минутаар 20 цаг хүртэл уртсаж ажиллаж байна. За, энэ өнгөрсөн сая одоо 20 хоногийн хугацаанд бол 2000 гаруй бүрдүүлэлтийг хийсэн байна. За, 38 тэрбум төгрөгийг улсын төвшөлт төвлөрүүлсэн ийм ач холбогдолтой бас арга хэмжээ болж байна гэж ойлгож байгаа. Ийм одоо иргэд аж ахуйн нэгжүүд маань энэ уртсан цагаар ажиллаж байгаа нөхцөл байдалд бол та бүхэн маань ирж халдвар ариутгалын дэглэмийг сахин ирж иргэд бараа тээврийн хэрэгслээ одоо авах нь зүйтэй байхаа гэсэн энэ мэдээллийг та бүхэнд өгч байна. За. Одоо замын үдгүүл явахгүй шүү дээ. Ер нь яг манай Улаанбаатар хотын галын хувьд бол улсын орлогын төлөвлөгөөг биелүүлэх байдал бол одоо 86.8% таа явж байна. За, энэ уртсан цагаар ийм байдлаар ажиллахдаа бас бид хагас жилийн төлөвлөгөөгөө бас биелүүлэх боломжтой одоо ийм төлөв бол харагдаж байгаа. Тайлбар бараа мэдээлэл асуудал байна. Ер нь энэ 20 онтой эхний 5 сарын байдлыг харьцуулахад бол бараа иргэлт маань бол бас 20 гаруй хувиар өссөн. За, Улаанбаатар хотын галын хувьд Улаанбаатар галын хувьд бол мөн экспорт бол 145 гаруй хувиар нэмэгдсэн байна. Хэдийгээр бид хатуу хөлөөрөө орсож гисэн аж ахуйн үйл ажиллагаа бас нэлээд хязгаарлагддаг байсан ч гэсэн гадаад худалдааны иргэлт маань бол энэ өнгөрсөн онтой харьцуулбал 21.2% өссөн юм үзүүлэлттэй байгаа. Тэр хэмжээгээрч бид улсын төсөвт оруулах төлөвлөгөө бол нодлонгийн мөн үетэй харьцуулбал бас 20 гаруй хувиар илүү төвлөрүүлсэн юм байдалтай явж байгаа. Гайл дээр одоо бараа материал бах асуудал байхгүй гэсэн үг үү? Одоо бол гайл дээр бол манай хяналтын бүсүүд дээр бол ямар нэгэн одоо аж ахуйн нэгж иргэдийн бараа материал бол тээврийн хэрэгслүүд гацсан бөөгнөрсөн юм асуудал бол үндсэндээ арилсан. Одоо үндсэндээ өчигдрийн 25-ны байдлаар бол мэдээгээр бол бид нэг 14 галын хяналтын бүсүүдээр бол 1100 гаруй вагон чингэлэг нийлсэн. Энэ маань бол одоо хийн үед байдаг энэ тоо хэмжээд болж байна. Урд нь хэд хоног төлөв гэжсэн юм.
Зүгээр урд нь бол тэд хоноогоор хүлээгдэх гэсэн тодорхой зүйл байхгүй. Ерөнхийдөө хатуу хууль өрөөтэй тогтоогдсон үед бол эн чинь нефтийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, эмийн хэрэгслүүдийг бол бид тодорхой чиглэлийн дугаар өгж ирсэн. Ингэж ажилласан учраас яг ийм аж ахуйн иргэдийн бараа бол гацсан, тэд хоноогоор саацсан гэсэн ийм асуудал бол арилсан гэж ойлгож байна. Тэнцэнэ банк зөвхөн гарах чиглэл гацаад юм гэсэн чинь тэр асуудал дээр шийдэж байна. За энэ мэдээлэл бол зөвхөн Улаанбаатар хотын гайлын үйл ажиллагаатай холбоотой учраас Тэнцэнэ банк дээр ямар хөө байдалтай байгаа мэдээлэл одоохондоо энд халах. Бид бол тодорхой хэмжээгээр тэр гацсан асуудал ирэхдээ бол манай гайлын хэлтийн бүсүүд дээр буугаад хэвийн ажиллаад бид бэлтгэл ажлыг бол хангаад бэлэн байдалтай ажиллаж байгаа. Гайлын байгууллага ямар утгаас арга хэмжээг авч ажиллаж байгаа вэ? Тэгээд гацаа байгаа одоо багтаа хоолтыг ариутгах юм хэмждэг. За халдвар ариутгалтын хувьд бол мэрэгжлийн хэлтийн байгууллага бүх хяналтын бүсүүдээр ажиллаж байна. Бүх тээврийн хэрэгсэл ирж байгаа иргэд бол мөн зөх дүрм журмын дагуу халдвар ариутгалтыг журмыг баримтлаад ингээд бараа тээврийн хэрэгсэл бол олгож байгаа. Одоогоор аль нэгэн хяналтын бүсдээр халдвар гараад үйл ажиллагаанд зогссон ийм асуудал бол хатуу хуулиар нь үүсэж гараагүй, одоо ч гараагүй. Энэ бол бас аж ахуй нэгжүүд гайлын байгууллагатай хамтраад халдвар ариутгалтын дэглэмийг нэлээд сахиж хийж ажиллаж байна гэсэн ийм ойлголт.